тэр хүн цэргийг сургахын тулд тий өөртөө ажиллах хүмүүсийн сэтгэл зүйг мэдрэхийн тулд анхлаад бүгд ингэ байлдах цолтоогоос нэхлүүлдэг байхгүй нөгөө цэрэг тулгарч болох бүх проблемыг энэ бие дээр авчиж цэргийн сургуулийг төгсөн буюу би одоо цэрэг заах чадaltaй боллоо гэсэн. Буюу би айх үед надад ямар мэдрэмж төрс би ягцсан. Тэгэхээр би энэ зөвлөгөө өгөн тийм. Тэгэхээр ингэдэг юм аа. Би 2 цаг ингээд зогсоод тэр 2 цаг ямар удаан тэр харанхуй шүнд ингээд бүр амар удаан байж байгаа л цагаар харахаар л 2 минут өнгөрсөн. Дахиад ингээд амар удаан дахиад зогсож байгаа л дахиад цагаар харахаар 2 минут. 2 цаг гэдэг чинь ямар урт хугацаа. Яг ингээд хажууд ингээд 9 шидийн юм дуурал тийм. Гэтэл тэд нар амтд л байдаг байхгүй. Тэгэхээр ядчил нэг амтдын дуу ялгахаас гэсүүлэл бидэнд чинь өрдөөсөө амьдралд чинь сурах юм их байгаа байхгүй. Энэ Монгол чинь өөрөө тийм энэ өргөн уудам тал нутаг тийм ийм баян их оронтой улсууд чинь тийм ядаж энэ улс энд амьдарч байгаа өөрийнхөө амьдарч байгаа их орондоо ядаж найз үзгүүл амьдарч байгаа асуудал. Энд чинь нөгөө эр хүн боловсрох гэдэг чинь тийм юм нас л хэлж байгаа шүү дээ. Тэрнээс нөгөө чи айдаг би айдаггүй чи айдаг гинлээ юм уу одоо юу гэдгийг олчгар ч юм уу тийм энэ утгагүй тэр чинь тэнд сурж байгаа байхгүй. Тэгэхээр айдаггүй хамаахгүй өгч бид нар сурахад бит харин зүгээр л өгсөндөө битээ ай гэдэг. Өгсөндөө айгаад бол давай та нар өөрсдөө бүлэг болоо тий нийлэл очиж шалгах та нар жоох ийм байгуул шалга очиод үз хаар болж байгаа юм уу ямар орон дээр унтж байгаа юм ямар хоол идэж бид нар худлаа ярихгүй.